За ерөнхийдөө сум хөгжүүлэх сан маань 2011 оноос хэрэгжээд 2011 онд л нийтдээ 12 зээлдэгч санхүүжигдсэн байгаа. За 12 оны сум хөгжүүлэх сангийн санхүүжилт маань орж ирээгүй иргэн төлөлтөөсөө 4 иргэнд зээл өгсөн. За 13 онд бол 12 оны санхүүжилт 13 оны санхүүжилт нийтдээ 100 сая төгрөг орж ирээд нийтдээ 10 иргэнийг одоо санхүүжилсэн байгаа. Нийтдээ бол ерөнхийдөө 26 зээлдэгчтэй болсон. За энэ дотроос нь бол ахуй үйлчлэгээний чиглэлээр 6, хүнсний бүтээгдэхүүнээр 3, ноос ноолор түүх эдийн чиглэлээр 3, засвар үйлчлэгээ 2. Ингээ нийтдээ 26 төсөл санхүүжигдэж шинэ ажлын байр 56 ажлын байр, үүнээсээ бол хадгалагдсан ажлын байр 40 ажлын байр бий болсон. Сум хөгжлийн сантайгаан хэр уялдаж байгаа вэ? Сумын хөгжлөх сан гэж тийм сумын мастер төлөвлөгөө байгаа шүү дээ. Тийм ерөнхийдөө сумын бид нар төслийн эрэмблэлтэй дандаа чиглэлээ гаргаж чиглэлийн дагуу бас төслөө юугээ санхүүжүүлдэг л дээ. Энэ санхүүжигдээд байгаа нийт төслийн хэдэн хувийн сумын төв дээр байгаа? Сумын төв дээр байгаа зээлүүдийн нь бараг дийлэнх хувь нь бол сумын төв дээр байгаа. Өрхийн фермер жижиг фермерээр авсан 4 айл бол хөдөөнөө байршдаг. Бусд нь бол сумын төв дээр байрладаг байгаа. Сум хөгжлийн сангаас зээл авсан хүмүүс ер нь одоо энэ хугацаанд ямар үйлдэлтэй байна? Ер нь цаашид юуг нь анхаармаар байна? Юуг сайжруулмаар байна? Сум хөгжүүлэх сангийн хувьд бол хүмүүс маань төслөө бас боловсруулад ирдэг. Зээл маань ерөнхийдөө гайгүй манай сумд гайгүй үр дүнтэй явагддаг гэж бодож байгаа. Хараа манай зээлийн иргэн төлөлтөд одоо зориулт бусаар ашиглагдаж байна уу? Эсвэл өөр нэг юм зарцуулагдаад байна уу гэдгийг нь бол одоо хяналт тавих зөвлөл маань ингээд хяналтаа тавиад явдаг. Хяналтаа тавиад одоо сумын иргэдийн хурлаар танилцуулаад шийдвэр гаргадаг байгаа. Энэ сум хөгжлийн сангаас зээл авч байгаа хүмүүс ингээд эрен билж байна. Нэн тэрхүүнд одоо ийм. Тий одоо болгоно. Дараа нь одоо бид ийм зээлүүдийг олгоё гэх юм тий. Тэгээд одоо хичнээн ер нь бол сум хөгжүүлэх сангийн зөвлөл маань бол хамгийн түрүүнд одоо яг сумд ямар эрэлт хэрэгцээтэй байгаа зээлээ хамгийн түрүүнд олгоё гэдэг ерөөсөө дээрээс эрэмжилчдэг л дээ ирсэн төслүүдээ. Яг өнөөдөр сумд одоо ямар төсөл эрэлт хэрэгцээтэй вэ? Ямар төсөл одоо тулгамдж байгаа юм тийм ээ? Сумын эрэлт хэрэгцээнд ямар төслийг бид нар ингээд дэмжиж одоо үйлдвэрлэлүүлжлэгээ хэрэгтэй байгаа. Тэр чиглэлээрээ төлөхөө бас өхийг боддог. Одоо энэ иргэдэд одоо сум хөгжүүлэх сангийнхаа тухай одоо энэ зээлийнхээ явц үр дүн гэдэг яаж мэдээлдэг вэ? Тусгай цаг гаргаад ерөнхийдөө бол манай сум маань 7 хоногийн 5 дахь өдөр болгон мэдээллийн цаг, олон нийтийн мэдээллийн цаг гэж шийдгэлтэй. Тэрүүн дээр бол одоо зээлийн талаар дэлгэрэнгүй одоо цаг аваад ярьдаг байгаа. Мөн одоо мэдээллийн самбар тийм ээ, таман газартаа мэдээллийн самбараар бол дандаа мэдээлэлээр хангаж иргэд одоо тэндээс мэдээлэл авч идэг. За сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 6 сарын 28-ны 14 дугаар тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүртгүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын дагуу төсөл санхүүжилт оруулах, чиг үүрэг бүхий орон тооны бүс зөвлөлийг 7 оны бүрэлдэхүүнтэй байгуулсан. За зөвлөлийн дараагаар сумын засаг дарга, за нарийн бичгийн дараагаар жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн миний бие, за гишүүдэд төрийн сангийн төлөөлөгч Холбаатар, за иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, за иргэний төлөөлөл гээд 3 хүн ордог. Нийтдээ бол 7 хүний бүрэлдэхүүнтэй ингээд зөвлөлийг явуулсан. За хяналтын зөвлөл маань бол мөн ялгаагүй 13 оны 6 сарын 28-ны 15 дугаар тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар бол цэвэрмэд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, за гишүүдэд
Цэрэн хамт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Шинбаатар 6 дугаар ангийн засаг дарга, Хатгүй соёлын төв эрхлэгч, Алтан цэцэг албан бус боловсролын арга зүйч, за Жаргал сайхан малын эмч, Цэцэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл байгуулагдсан. За манай сум хөгжүүлэх сангаас дахианы аж ахуйгаар зээл авсан 6 сая төгрөгийн зээл явсан Борис Гой тодорхойлын талаар та бүхэн танилцуулнаа. За тэгэхээр төсөл аваад за яг хавчиж байна. Ер нь тэр юу юм аа. Инкватор байхгүй бол ерөөсөө дахиад ондог дэгдэгэн тэр боожуулна гэсэн асуудал ер нь том муу юм аа. Энд ч нэг янз бүрийн ондог дардаг шоу энэ төр байхгүй өөрснөө нэг хаяа нэг дарвал гойчуулгүй тэгээд эн чинь өндөг дараад өөрснөө дараад ирэх хэлээр бас өндөг болоосолтон ажуугийн юу ихтэй бэрхшээл саатал ихтэй тийм учраас тэгдэх авч чадахгүй. Тэгээ орон нутагт энэ сум орон нутагт энэ дахианы төсөл хэрэгжээд дахиа байх юм бол сумд бол ашигтай ард түмэндээ ч ашигтай байна. Би Үзэд сумын сум хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай 2 сая төгрөгийн зээл авч 2 бүлээр ажилладаг. Ингээд одоо бид нарын амьдралд бол одоо төсөл авах нь маш хэрэгцээтэй. Одоо 200 бүтээгдэхүүн хийдэг. Гэрийн цагаан бүрээс 2-3 төрлөөр хийж бид нар түмэндээ үйлчилдэг. Жилд нэг 5 хамттай гэрийн бүрээс 30-40 тэгээд 4 хамт ямбон бүрээс тийм одоо ингээд жилд нэг 40-50 бүрээс энэ жил бол нэг 55 бүрээс хийсэн. Нодон бол нэг 60 гаруй бүрээс хийсэн байсан. Тэгээ одоо иймэрхүү юмстай ажиллаж байна. Бид нарт бол одоо энэ төслийн хэрэгцээ бол маш сайн хангагдж байна л гэж бодож байгаа. Тийм амьдрал ах үедээ хэрэгцээтэй төсөл авснаар болоод миний амьдрал бол бичгүй сайхан дэмжлэг тусалцаа үзүүлж байна л гэж бодож байгаа. Тэгээ ойр зүрийнхаа одоо ингээд дээд уцаан ойдог хөрөн моён гоёлын хөрөн моён хүүхдийн хувцас оён сахиалгаар дээд хөрөн одоо хийж иймэрхүү ажил хийж идэг өвлийн цагт хавар болохоор бид нар ингээд цагаан бүрээс рүү ороод цагаан бүрээсээ хийдэг. Байнгын ажлын байртай болох тэгэхээр ямар хөө төлөвлөгөө байгаа. Тэгэд одоо бол би энийг өргөжүүлээд өчнөө олон одоо ингээд залуу иргэдийг одоо ингээд сургууль хүмүүжүүлэх одоо ноён шийдэх юм аа ингээд хүүхдүүдийн зааж залуучуудын зааж их талаар одоо бас их бодож байгаа. Одоо ингээд имжлэлээ би төслөө сум хөгжүүлэх сангийнхаа төслийг жоохон ахиулаад бас нэг ажлын байртай болъё. Ажлын байртаа одоо манай сумд ингээд ах үйлчлэгээний байрлал баригдаж одоо ингээд ашиглалтанд орох гэж байгаа. Одоо юм тэр шугамаараа бас нэг өрөө авдаг юм уу, тэр ах үйлчлэгээ оршуулалт холбоо байгуулдаг юм уу, бас тэр талаараа бас бодож ажиллая л гэж иймэрхүү бодолтой байж байна да. Манай сумын хувьд энэ жил буюу 2013 онд сум хөгжүүлэх сангийн зээлийн хүрээнд одоо жижиг зүүн төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр 100 сая төгрөг хэмжээтэй хуваарлж өгсөн. Мөн одоо өмнөх жилүүдийн үлдэгдэлсэн нөгөө зээлийн хэрэгэн төлөлтөөгөө манайх одоо энэ жилийн байдлаар 150 сая төгрөгийг одоо жижиг зүүн төлөвлөлийн чиглэлээр жижиг зүүн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олгоод байна. За энэ жилийн энэ зээлийн үйл ажиллагааны одоо онцлог бусад өнгөрсөн жилүүдийн илүү онцлог гэвэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ сум хөгжлийн сангийн зээл олох явц, зээл олох одоо бүрэлдэхүүн, ажлын хэсэг, за зээлийн дээд хэмжээг одоо бүгдийн шинжилэн тогтоосон байгаа. Мөн сум орон нутгийн хөгжилд нөлөөлөх бас нэгэн одоо гол хүчин зүйл бол энэ засгийн газраас одоо баримталж байгаа гол бодлого орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөний асуудал байгаа. За энэ орон нутгийн хөгжлийн сангийн одоо хөрөнгөөр сум орон нутгатаа бас
нэн шаардлагатай хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтуудаа бол бид бүхэн одоо иргэдийнхэн санал хүсэлтийг авч тэдний одоо санал хүсэлтэнд тулгуурлаж одоо энэ 2013 онд бол хийгдэх ажлаа бид төлөвлөөд одоо хэрэгжүүлэх үе шатндаа бол ороод явж байна. Тэгээ энэхүү энэ орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаагаар бол одоо хөрөнгөөр манайс өмнө жил 510 сая төгрөг одоо хуваарлагдсан, 518 сая төгрөг хуваарлагдаж бид одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцүүлж иргэдийнхээ саналыг эхэлж аваад тэгээ иргэдийнхээ хурлаар хэлэлцүүлж одоо ач холбогдлоор нэрэн билж нийтдээ энэ жил 20 багц ажлыг бол одоо хэрэгжүүлж эхлээд байна. Тэгээ энэхүү үйл ажиллагаа энэ төслийн хэрэгжүүлэхийн үйл ажиллагаагаа мөн одоо сумын хөгжлийн мастер төлөвлөгөө гэж 2009-оос 2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж бид одоо энэ сум хөгжүүлэх үндсэн чиглэл бүхий нийт 87 төсөл бүхий одоо мастер төлөвлөгөө боловсруулсан байдаг. Тэгээ энэхүү төлөвлөгөөнийхөө одоо хэрэгжилтийг дурдвал сум хөгжүүлэх сангийн зээлээр бий болж буй ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдийн тоо мөн одоо орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй энэхүү одоо хөрөнгө оруулалтуудын одоо бүгд нийлээд энэ жилийн байдлаар бол нэг 50-60% биелэлттэй явж байгаа нь бол бас их сайшаалтай. Бид бүхэн өдөө орон нутгийн одоо иргэдийн бидний хувьд бол маш их том одоо шүүрэг хөгжих одоо гол тулгуур болж байна гэж бодож байдаг. Энэ жилийн сум хөгжүүлэх сангийн зээлээр одоо дээдл нь 20 сая төгрөг хүртэлх зээл авсан иргэд маань одоо үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа. Тухайлбал одоо 20 сая төгрөгийн өртөг бүхий хийн цэвэрлэгийг ажиллуулах төсөл хэрэгжээд төслийн тон төхөөрөмж юм одоо авчраа суйрлуулад үйл ажиллагаагаа одоо эхлэх шатндаа явж байна. Мөн одоо загсгалтай ногоон цай үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэгч маань бас тоног төхөөрөмжөө авчраад одоо суйрлуулад үйл ажиллагаагаа үйлдвэрлэж эхлээд байна. Тэгээ мөн сумын төвд ноосны үйлдвэр, эсгийн бүтээгдэхүүн, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо жижиг дунд үйлдвэрлэлийн цех мөн ажиллаж эхлээд одоогийн байдлаар 60 гаруй эсгийг одоо иргэдэд үйлдвэрлэж нийлүүлээд байгаа. Ийм одоо сайн тал манай зээлэнд хамрагдсан иргэд маань одоо хийж эхлүүлээд байгаа. Энэ мэтлэнгээр цаашаага одоо зээл авч байгаа иргэд маань өөрсдийнхөө жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж ажлын байрыг сум орон нутгатаа бий болгож улмаар цаашаа одоо улам өргөжин дэлгэрүүлэх тэр зах зээлийнхаа гарцыг одоо нэмэгдүүлэхэд бол сум орон нутгийн удирдлагуудын зүгээс л нэн одоо тэргүүнд ач холбогдол өгч анхаарлаа хандуулж ажиллах ийм төлөвлөгөөтэй байгаа.